За сайн байцгаана уу. Өнөөдрийнхөө дугаараар герман хэлний өнгөрсөн цаг буюу perfect-ийн талаар үздэцгээе. Герман хэлэнд яагаад ich habe gegessen, за би эзэн гэж хэлж болдог мөртлөө яагаад ich habe gegangen гэж хэлж болдгоо вэ? За энэ видеог үзээд энэний дараа та яагаад гэдэг хариултыг авах болно. За өнгөрсөн цаг буюу perfect-ийг ерөнхийдөө ярианы хэлэнд хэрэгэлдэг. За жишээ нь би эзэн гэх юм бол ich habe gegessen, тэр эмэгтэй явсан гэх юм бол sie ist gegangen гэж хэлэх нь. Präteritum perfect хоёрыг харьцуулаад хэлэхэд Präteritum ерөнхийдөө бичгийн хэлэнд төлхөө хэрэглэгддэг, perfect болохоор ярианы хэлэнд хэрэглэгддэг байна. Өнгөрсөн цаг буюу perfect нь яаж бүтдэг вэ? Haben sein гэсэн туслах үйл орно. Тэгээд өгүүлбэрийн эцэст Partizip 2 орно гэсэн үг. Энэ machen хийх гэсэн утгатай үйл үг. Энэ дээр би хийсэн гэж хэлэх юм бол ich habe gemacht гэж хэлэх нь. Habe gemacht. За haben гэсэн туслах үг орсон байна. За gemacht гэсэн Partizip 2 өгүүлбэрийн эцэст орсон байна. Spielen тоглох гэсэн үйл үг. Ich habe gespielt. Би тоглосон. За haben гэсэн туслах үйл үг орсон байна. За тэгээд spielen Partizip 2 дээр хувраад gespielt болсон байна. За gehen явах гэсэн утгатай үйл үг. Ich bin gegangen. Би явсан, тий? За sein гэдэг туслах үйл үг ich гэдэг бие дээр хувраад bin болоод өгүүлбэрийн эцэст gehen гэдэг үйл үг Partizip 2 дээр хувраад gegangen болсон байна. Би явсан. Гэхдээ яагаад заримдаа haben гэдэг туслах үйл үг хэрэглээд заримдаа sein гэдэг туслах үйл үг хэрэглээд идэм бэ гэсэн асуулт одоо гарч ирж байгаа тий. За энэ дээр болохоор sein гэдэг туслах үйл үгийг ерөнхийдөө хөдөлгөөн буюу байршлын өөрчлөлт орсон үйл үгээр хэрэглэнэ. Жишээ нь gehen явах, kommen ирэх, fahren машинаар явах, aufstehen босох, тэ? За иймэрхүү хөдөлгөөн байршлын өөрчлөлт заасан үйл үгэн дээр sein гэдэг туслах үйл үг хэрэглэгдэх нэ. Жишээ нь би гэртээ харсан ich bin nach Hause gegangen гэж хэлэх нь. За haben гэсэн туслах үйл үгийг бусад өөр бүх үйл үгсээр хэрэглэж болох нь. За жишээ нь би ном уншсан ich habe ein Buch gelesen. За бид нар Partizip 2 гэдэг яриад яваад байна тий. Энийг одоо монголоор өнгөрсөн цагийн хэлбэр буюу өнгөрсөн цагийн тодтгол гэж хэлдэг. За энэ нь яаж хувирдаг вэ гэх юм бол за дөрмийн дагуу хувирдаг үйл үг дээр дараах маягаар хувирна. За эхлээд GE орно. За тэгээд тэрний араас үйл үгийн язгуур орно. За тэгээд сүүлд нь Т залгадаг байна. Жишээ нь spielen гэдэг тоглох гэдэг үйл үг дөрмийн дагуу хувирдаг үйл үг. За энийг хувирахдаа spielen gespielt болох нь. За дөрмийн дагуу хувирдаггүй үйл өгнүүд нь ерөнхийдөө ээр төгссөн байдаг. За энэ дөрвөн бус хувирдаг үйл өгнүүдийг чиглэх хэрэгтэй. За жишээ нь gehen явах гэдэг үйл үг Partizip 2 дээр gegangen болно. Essen хоол идэх гэсэн үйл үг essen гэдэг үйл үг gegessen болдог. Түгээмэл алдаанууд жишээ гаргаад хэлэхэд за ich bin gegangen гэхийн оронд ich habe gegangen, ich bin gegeht гэж хэлдэг те. За зөв хувилбар нь ich bin gegangen байна. За жижигхэн даалгавар энэ хоёр одоо цаг дээр бичигдсэн өгүүлбэрийг өнгөрсөн цаг буюу perfect дээр бичээд комент хэсэгт бичээд үлдээгээрэй. За энэ хоёр үг нь би гэр лугаа явж байна. Ich gehe nach Hause. Би пицца идэж байна. Ich esse Pizza. За өнөөдрийнхөө дугаараар хэдүүлээ өнгөрсөн цаг буюу perfect гэж юу вэ? Хизээ яаж хэрэглэгддэг талаар сурлаа. За танд энэ видео таалагдсан бол лайк дараад subscribe хийгээрэй.
За баяртай, дараагийнхаа дугаараар уулзцгаая.